Хятад сүнс. Цоошинхэн аимшигын зохиол M+ буюу M бүгд бүтэн хувилбараар орлоо. Аудио үзүүлж байна. Хэрв та бэлэн бол жихвч эзэн. Хятад сүнс. Зохиолыг бичсэн Ц. Оюунбат. Дуу оруулсан Б. Оргилволд. Энэхүү зохиол нь бодит явдлаас сэтвэлэн бичигдсэн болно. Арван 6 дугаар хэсэг. Өнөрөө ажлын байран дээр нь тоосхон сүрлээр хучиж байлаа. Өмнө тохиолдсон явдлаас хойш өнөрөө тоосхон баая руу шөнө оройгоор ойртохонч байжээ. Тиймээс өнөөдөр эрдхэн орж ирж сүрлээр хучиж байгаа нь энэ. Хажууханд чимээ гарсныг гэнт мэдсэн өнөрөө хажуу дэш харвал үл тэнх үе тэнгийн охин зогсож байлаа. Тэр бас тоосгонуудыг хучиж байв. Сайн уу? Чи бас өнөөдрөөс энд ажиллаж байгаа юм уу? Гэж өнөрөө асуув. Тийм ээ. Би энд ажиллахаар шийдсэн. Чамайг анх удаал харж байна. Гэхдээ би өөрийн үеийн охинтой зүг ажиллана гэхэд баяртай байна. Намайг өнөрөө гэдэг хэмээн гарсан гов. Нөгөө охин эргэлзэнгүй шийдэж ядан зогссон нь. Намайг ингэчин гэдэг гэв. Тэд энэ өдрөөс хойш танилцаж ажлын байран дээрэн ихэвчлэн тааралддаг болжээ. Энхчин их дуу модоо охин байсан ба ихэвчлэн өнөрөө ярьж нөгөөх нь дуугүй сонсон. Өнөрөө саяын хэдэн 7 хоногт болж өнгөрсөн зүйлсийг сонирн болгож ярина. Энэ баян дээрх шавар тагцыг харсан биз дээ? Тийм ээ. Баяуны пишингүүдийг галдаг галж хятад тэр ганцаараа амьдардаг байсан юм. Тэгээд тэр яасан гэж? Яасан юм? Өнөрөө дөрсгүйтэн түүнийг айлгах санаатай талбайн голд байдаг гэрэлтүүлгийн цамхгийг санаж гин үү? Тэндээс өөрийгөө боомлчихсан юм. Гэснэн нүдийг хялан харуулв. Инхчин хариуд нь Льюс Хябо гэдэг байсан уу? Гэж огцом асуув. Өнөрөө гайхаж чи яаж мэддэг юм? Хөөхөн яриад өгчихсөн л байх л та. Гэж өөрөн хариулсан нь үргэлжлүүлэн гэхдээ чи үүнээс хойш нэрийг нь чангаар дуудаж болохгүй шүү. Нэрийг нь дуудсан хүн дээр тэр заавал ирдэг гэсэн. Үгснээс нь хойш паюун дээр байгаа тагцанд хүн амьдрахаа байсан. Тэр хоосон байдаг. Гэхдээ шөнөөр тэнд цэнхэрдүүл асдаг. Би нэг шөнө харсан хэмээв. Би мэднэ гэж инхчин хэлээд юу ч болоогүй юм шиг тоосох хужиг ажиллан үргэлжлүүлв. Инхчин харахад байдаг л нэг энгийн охин. Цонхгор цагаан царай, гар барайжл хийгээгүй болбороо цагаан гартай. Гэхдээ энд зүсэн бүрийн л хүмүүс ирж ажилдгаас хойш цагаан гартан байна уу? Үгүй юу ямар хамаа байх вэ? Гэж өнөрөө бодож амжив. Харин инхчингийн хувцас байнгын нэг хувцастай. Тэр нь халтайж үржин шоронд дарагдсан явдаг байлаа. Үүн дээр өнөрөө жаахан гайхдаг байв. Гэхдээ өнөрөөгийн хувьд хүнийг гадаад үзмжээр нь ялгадаггүй хүмүүжлтэй тул найзтан эмзэг сэдвийг нь хэлж шархлуулахаас болгоомжилж байв. Инхчин гинэтхэн түнд хандаж өнөөдрийн ажлаа дуусгаад гэртээ орж амар гэв. Яасан бэ? Чамтай байхад би юу гэж явах вэ? Ганцаараа байхад чи үгүйлдэ. Харин хоёулаа байгаа юм чинь оройтсон ч хамаалга. Тийм биш ээ. Чи яг одоо яв. Үгүй бол чи харамсахулна. Гэснэн түүнийг өөдрөө төлөхөв. Өнөрөө баг зэрэг гайхсан ч бааюунаас гарч одлоо. Яагаад тийм хачин аашлаад байгаа нь ч бас түүнд сонирн байжээ. Хачин юм та. Тэр надад ууралсан болов уу? Гэж өнөрөө додрон бодов. Тэр гэртэн орж ирэхэд эгч нь ойлжсэн сууж байлаа.
Гаруй бүрий айл хэдийн болж очив. Яасан бэ хчээ? Ах чинь ахаад л хэд хоног ууч байна. Оршуулганд явсны шагналд нь үйлдвэрийн дараагаас 2 хоногийн цалинтай чөлөө олгосон юм байна. Хаанаас чим их мөнгөтэй болж байгаа ч. Одоо өдөр алгасахгүй уусаар 3 дахь хоногтойгоо золголоо. Түүний архинаас гарна гэдэг ч худлаа боллоо та. Би яах гэж түнд өдий болтол итгэж залуунаасаа үрж байгаа юм болоо гэж цөхрөн хариулав. Таныг ахаас салаасай л гэж би боддог. Бүр юунд нь болоод байгааг би ч ойлгохгүй юм. Миний дүү ухаантай л та. Гэхдээ томчуудын явдлыг ойлгох болоогүй байна. Том болохоор ойлгоно. Ингэж хэлэхэд нь өнрөө чимээгүй болжээ. Тэр шин дон олдохо мөн л ирж хонсонгүй. Өнрөө маргааш нь бааюун дээр ажиллахаар ирлээ. Энх чин түүнээс өмнө ирчихсэн тоосхыг сүрэлээр хужиж байв. Чи дандаа надаас төрүүлээд ирчихсэн байх юм аа? Энд хинтээ зүг ажилдаг вэ? Ганцаараа гэж энх чин гонигтай хариулав. Яаж энд ирсэн юм? Мэдхгүй. Нэг хүнийг дагаад л ирсэн. Энд гал харагдаад дулаахан байсан болохоор би ойлгохгүй наа. Чи айлгэр тонж байгаа юм? Шөнө болохоор би өөр тийшээ явдаг. Хаашаа? Үйлдвэрийн хашаанаас гарч явдаг. Өнрөө түүний ингэж хариулж байгаад гайхаж байлаа. Ингэч мөн л урдын адил өмссөн хувцастайхан тэр нь бүржихээр халтайсан харагдана. Хоёулаа нэг нууцаа ярих уу ингэч? Би эхлэе. Манай хажуугийн герт баясах гэж хөгшин ах байдаг байхгүй юу? Бараг манай эгчийн үеийнх. Тэгсэн чинь тэр хөгшин ах намайг харж явдаг гэд боддоо. Инэдтэй байгаа зү. Гэж өнрөө хөхүүнээр инэмсэглэн тоосгонуудан хужиж байлаа. Одоо чи надад нууцаа яар гэж тулгава. Энхчин юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол та хэсэг дуугаан хурааснаа би өөрийн аав ээжийг ч мэдэхгүй гэж гонигтай хариулав. Яагаад вэ? Чи төрсөн аав ээж хүм үү? Байдаг л та. Гэхдээ зүгээр нэрийг нь санахгүй байна. Ямар сони юм бэ? Аав ээжийнхээ нэрийг сандгүй хүн гэж бас байдгаа. Ингэхэд чамайг өдрийн хоолны үеэр гуанзанд ерөөсөө олж харсангүй. Чи хааны мэд чин? Энхч нь дуугүй л мөрөн хавчав. Үргэлжлүүлэн өчигдөр би чамайг явуулсан болсон байлээ. Тэд буцаад ирчихсэн. Хэн буцаад ирсэн гэж хэмээн өнрөө гайхан асуув. Энэ бааюун дээр амьдардаг эхнэр нөхөр хоёр бас тэдний зарцуулсан урт хүзүүт ах. Чи яагаад хүнээр тоглоод байгаа юм бэ? Энэ бааюун дээр одоо хүн амьдардаггүй. Бас тэр урт хүзүүт гэдэг чинь хэн юм? Тэд хүмүүс биш. Оргүй хоосон гэхдээ ортой. Ингэчээ би өнөөдөр чамайг ерөөсөө ойлгохгүй. Эсвэл чи халуураад тиймэрээд байгаа юм уу? Гэснийн духан дээр нь гараан тавьсан өнрөө зог тусав. Ингэчингийн магна мөс шиг хүйтэн байлаа. Чи яагаад ийм хүйтэн байгаа юм бэ ингэчээ? Тэнд хүйтэн, энд дулаахан болохоор би ирсэн юм. Хаан тэр вэ? Гэж өнрөө гайхан асуув. Ингэчин түүнийг дагуулan үүдээр гарсан зүүн урд чигэр үзаалаа. Тэнд хаягдсан нүүрсний ургааны цооногуд байдаг гэсэн хүн явхад ослоо. Чи тэнд очиж чондг юм уу? Ингэчин. Чи тийшээ битгий явал та. Болохгүй бол манай гэрт хонь. Үгүй. Би шүн заавал тэнд байх ёстой. Гэж ингэчин гонигтайхан хариулав. Хоёулаа цог очиж болох уу? Би үзье. Гэж өнрөө шалав. Болно. Гэхдээ шүн явах ёстой. Гэж ингэчин хариулав. Тэгвэл шүнийг хүлээе. Гэж өнрөө хариулав. Оройхон болж байтал ингэчин түүнийг шавдуулав. Одоо бид явах ёстой. Тэд ирж байна. Чи ямар сонио охин бэ? Энэ бааюунд хинж ирэхгүй шүү дээ.
Тэд одоохондоо сул дорой байгаа тул хүнд ч муу юм хийж чадахгүй. Гэхдээ ахин хүчрхэгжин. Тэр үед дахиад л аимшиг үргэлжлэх болно гэж энхчин хариулв. Өнөрөө энхчинтэй цуг үйлдвэрийн хашаанаас гарч бүрэнхий болж байхад заасан зөвгөрөн цуг явж байлаа. Энхчин төрүүлэн явж байсан нэг нүүрсний амны овоолготой шороор үзаалаа. Өнөрөө гайхан түүн рүү гарахад би гэрлүүгээ хичээлээ тараа талхаж явхад улсын дугаартай машин ирж зогссон юм. Намайг дөхүүлээд өгөх үү гэсэн. Би ядраад байсан болохоор машинд нь суухыг зөвшөөрдөл дотроосоо төгжигдээд намайг энд авчраад гэснэн нүднээс нь нулимс тусалж эхлэв. Тэгэд яасан юм ихчээ? Чи өөрөө хороод харж болно. Би ярьж чадахгүй. Би ойлгохгүй байна гэж энхчин газаж түгдрэн яриав. Өнөрөө зориглон нүүрсний ам руу мөлхөн орлоо. Түүнд жижигхэн халаасны гарч хідэн байсан тул тэрийг нь тусхан мөлхөөд л байлаа. Нүх цаашлах тусам улам давчуу болж явхад хүндрэлтэй болж ирлээ. Цаашаа яваад л байх уу гэж өнөрөө эргэн асуухад хинч хариулсангүй. Өнөрөө явах хэсэгтэн эргэлзсэн ч нэгэнт хамаг хувцсан шороо болсон тул эцсийг нь үзэхэр шийдэн цаашиллаа. Нарийнхан нүхнээс дөнгөж гарan арай том зайтай хаашгаашхан хэдэн метр зайд гарч ирав. Ингэчин одоо намайг яагаад дээш нь авчирсан болов? Тэгээд өөрөө үлдчихдэг гэж өглөж байсан гарч хідэн эргэн тойрныг ажуухан тойруулан харж байтал. Нэг хананд нь энхчин цаашаа гарч гисэн нуруугаараа нүхний ханналан сууж байлаа. Энхчин чамайг би энд ороод ирснийг анзаарсангүй. Чи наана юу игээ сууж байгаа юм бэ? Гэхэд хариу хэлсэнгүй. Тиймээс өнөрөө энхчин рүү ойртон очиж мөрнөөс нь тадлаа. Эргүүлж царайг нь харсан хойноо өнөрөө айсантан маш чангаар хашгирав. Үнэн дээр энхчингийн нас бараад олон хонжгсон зогцсны нүүр хэсэгт битүү үт язгнаж байлаа. Өнөрөө буцаж гарах нүхэрийн унан тусан мөлхөж багтан гарч идэнгэж гэж харанхуй болсон талаар ухаан жолоогүй гүйсээр үйлдвэрийн хашаа руу орж ирсэн юм. Маргааш өглөө тоосгоны үйлдвэрийн хашаанд цагдаагийн машин ирсэн байлаа. Тусдаа байшин дотор мөрдөгч цэнгэлтэй уулзч байв. Мөрдөгч дүүгийн чин зааж өгсөний дагуу нөхөр очиж ялгахад гарч ирсэн цогцсвол 7 хоногийн өмнө Орос руугаа алга болсон энхчин гэдэг охинох юм. Мөн л дүүгийн чин хэлсний дагуу улсын дугаартай машинаар шүүж алуурчныг үүрээр барьж авсан. Замын дагуу гэрлүүгэн харж авсан охиныг худлаа хэлж машинтаа суулгаж аваад хүчирхийлээд хөнөөчихсөн баг. Хэрэгтэн урд өмнө олон удаагийн давтан хэрэгтэй засар шиг үтгээд байж. Тэр өдөр хөөрхий охинтой санамсаргүй таарсан юм билээ. Аав ээж нь шарм ахтайган хатан хэд хоног хайсан. Тэдэнд үннийг дуулгахад хэцүү байлаа. Ер нь энэ хавийн хаягдсан нөөцний уурхайн амнуудад маш эвгүй. Байнга л хүн амьтны зогцос хийчихсэн байдгийм. Өчигдрийн хувьд үнэхээр сонир хэрэг. Яагаад дөөд чинь харагдаж үзэгдээд тэр хүртэл дагуулж явсныг ойлгохгүй юм. Танай тоосгоны үйлдвэрээс сүүлийн 2 сарын хугацаанд 3 дахь удаага дуудлага хүлээж авлаа. Хараал шүгэлсэн газар баха. Дөөч нь одоо яаж вэ? Хэмээн мөрдөгч асуув. Цэнгэл шүнжэнгөө бүлцэтлээ уйлж хонсон. Харахчгүй үст. Надад яг амьд хүнтэй уулзсан мэтэр ингэчингийн талаар хэд хэдэн удаа ярьсан. Би яагаад тэр өхөнтөө таардгүй үлээ гэж гайхаж байсан л та. Тэр найзаагаа тийм аимшигтай үхлээр өгсөн байхыг хараад цавчралд орсон л байх. Одоо хэлэх гэж байгаа миний үгс албаны яриаг хэллэг биш шүү. Яагаад гэвэл гэмтэргийн нотлох баримтанд тиймэрхүү зүйлс бичигдвэл би бүр ажилласаа чалагдчих магадгүй. Учир нь сүнсгүйдэл өөр юу ч байдг юм нууцлаг хачирхалтай зүйлсийг бид албан ёсоор хэрэг тавсаргаж чадахгүй. Гэхдээ бид бүгдийн мэдэхгүй маш олон зүйлс хорвоо ертөнцийн байгаа гэдэгт би итгэж байна. Тийм хов хүний итгэл үнэмшлийн үүднээс тайлбарлавал хөөрхий хохирогч охины сүнс танаа дүүдээр өөрөө ирж тусламж гон цогцсны байршлыг зааж үр дүнд нь алуурчин баригдлаа шүү дээ. Хэрвээ дүүчин дагаж яваагүйсэн бол
Эсвэл энэ хоёр хоорондоо ямар нэг байдлаар холбогдоогүй бол хөөрхий талигаж охины зогц хизэж олдохооргүй байж. Тиймээс өнөрөөд тайвширхаар нь хэлээрээ. Чи бол гэмтэрхтнийг барьсан гол хүн шүү гэж заавал дамжуулаарай. За. Би ингэж явъя та. Гэж мөрдөгч ширээнээс бослоо. Цэнгэл мөрдөгчийг явсны дараа гэртэн ороход өнөрөө орон дотрон уйлсан хэвээр. Хажуугийн орон дээр олдох тас усарч гисэн шал согтуу хорихрэн хэвтэн. Цэнгэл өнөрөөгийн хажууд очиж суулаа. Миний дүү одоо уйлахаа болил л та. Би одоо ч гэсэн өөрхийн найзаагаа өрөвдөд байна. Ямар их хайж цовж шаналсан болоо. Надад анханасаа хэлэх гээд хэлж чадахгүй байсан юм байлээ. Тайвширтаа дүү минь. Бүх юм ард гоцорсон. Өнөрөө уйлхан болж нулимсан арчин орон дээрэн эгчинхэн өмнөс шийдэмгийн харан суулаа. Эгчээ. Яг одоо хоёулаа харий дэх үү? Би зүгээр л энэ хараал идсэн газараас холдож ээж ав дээр очимоор байна. Цэнгэл түүний үгэнд хэсэг эргэлзсэн. За, эгч нь эхлээд ахтаа нь яриадах уу? Гэв. Өнөрөө бохимдон босч ирсэн. Та ямар юм ойлгодгүй юм бэ? Бүхнийг ардаа өрх. Энэ аригчин ахагч гэсэн энд нь хай. Хүн өгөж байхад энэ хүн согтуул ундж байдаг үсттэй. Би гой зүгээр л эндээс юу ч авалгүй хоёулаа яваад өгье. Та энэ хүнтэй дахиж битгий уулзаарай тэхүү. Гойч хүн гэв. Цэнгэл дүүгийнхэн нулимс гүйсэн нүд рүү харснаа эцэст нэг шийдв болтой. Хүн дээр санаа алдаж. Тийм дээ. Миний дүүгийн зөв. Бүхнийг орхиод яг одоо хоёулаа явцгаая. Гэв. Нэг цагийн дараа гэхэд налайхаас хот руу явах автобусанд өнөрөө эгжинхэн мөрийг налан цонхоор харан тайвширчсан явж байлаа. Хэрв та энэ зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.